За орой минь ойр бичлэг хийгээгүй 6-7 сар болсон 203 дахь бичлэг хийж байна. Тэгээ сонин сайхан гэвэл би нэг компьютертэй болсон. Тэгээс моциклтай болсон, машинтай болсон. Ягаад тэгэхээр өмнө нөгөө нэг жолооны үнэлэх, моциклийн үнэлэх байдаг мөртлөө нэг ундаг байсан. Одоо тэгээд ойрд төвчрөл донд ажлаа хамжуулахын тулд 2 дугаар унаа явж байгаа даа. Одоо хөлөрлөн дуусч байна да. Өөр компьютертэй болсон гэдэг нь би бас компьютер нэг сайн ашиглаж чаддаггүй байсан. Та миний түүхийг одоо нэг сайн мэддэггүй ч магадгүй би ч хөдөө өссөн. Манай хөдөө Зохион аймагт өслөө. Тэгээ Зохион аймагт өссөн чи тог байгаагүй. Тэгээ тог байгаад ирсэн чинь компьютер авах боломж нөхцөл нь бас нэг тийм төдийгүй бүрдэж өгдөг байсан юм аа. Тийм нэгдүгээрт яг гэр бүлийн мөнгө санхүү, хоёрдугаарт гэр бүлийн үзэл бодол гэхээр нэг болж өгдөг байлаа. Тэгээ оюутан болоод компьютертэй болсон ч гэсэн тухайд би компьютер биш яг одоогийн зүйлсүүдээ хөөгөөд ямар цав гараагүй. Яг одоо болохоор суралцж байгаа. Тэгэхээр суралцахад хэзээ ч оройтдгүй юм байна. Би яг тэгвэл нэг тийм хөвгшөө хүн биш болохоор ер нь суралцж байгаа. Тэгээ ер нь бол сетап нэлээд гайгүй компьютер хөсөрсөн. Тэр нь стрим хийх төлөвлөгөөтэй байгаа. Стрим хийнэ гэхээр яг та нарт YouTube дээр ч юм уу бичлэг харуулад эсвэл presentation зураг харуулад бас тэрийг ингээд тайлбар хийгээд явах бодлууд байна. Тэгсэн болох байлгүй дээ. Тэг ер нь бол яг бичлэгүүдээ хийгээд тэгэхээр удахгүй та ороод үзчих байх. Тэгээ та хэдийн амьдрал сонирсох юу байгаа бол юуцсан хавар мавар надтай уулзж исэн, өмнө уулзж исэн хүмүүс, миний дугаарыг мэддэг хүмүүс над руу холбоо бариад уулзах боломжтой. Ох танихгүй хүмүүстэй болохоор багаагаар тэгж чад уулзна. Одоо нь болохоор яг өмнө таньдаг байсан, тухайд зөвлөгөө өгч чаддаагүй, зөвлөгөө өгнө энэ төр гээд хэлчээд тэгээд уулзах чадаагүй хүмүүс бас надад нэлээд зөндөө байдаг. Тэд нартэйгээ бас уулзах бодолтой байна. Тэгээ өөр чинь өөр яг хөтэ ярьдаг юмудаа ярьж байгаа л үтсэн сэргээндээ. Тэг яг үнэн үгийг 1000 давтсан ч хуучрахгүй. Одоо тийм нэг хоньны бол илүү нэг номон дээр гардаг нэг үгний жишээ байт юм а. Тэр үг яадаг вэ гэхээр дайнд халахын голын дайнд оролцсон. Тэгээд өвөг одон медалаар шагнуулаа нас дээр босоо яг дарга нар ингээл дагуулад тхий одоо тэ хурал цуглаан тэр нэгдэлчтэй хөдөлгөөн ч юм мэдгүй ямар ч нэг тиймэрхүү юмудаар дагуулж яваад ингээ түүхийг яриулдаг байсан байгаа. Тэгээ манай өвөө болохоор байнга л нэг л зүйлээ давтаж ярьдаг байж л тэ. Тэгээд тэр нутгийн залуу шоолоод энэ өвөө одоо тэгэл хаанч утсан нэг л зүйлээ давтаж ярих юм аа гэсэн. Гэтэ юм мэдэх учир мэдэх настаа юу гэж хэлсэн бэ гэхээр үнэн үгийг тэг үнэн зүйлийг 1000 давтсан ч тэр чи хуучрахгүй. Харин худал зүйлийг ингээд сонсоход гоё өгдөг ч гэсэн олон хэллээ ч гэсэн яг эцэстээ бол үнэн биш юм аа. Үнэн болдгоо маа те гэж хэлсэн байдаг. Тэрэн шиг тэгээд одоо үнэн юмнуудаа л хааштай үнэн юм ярьж байгаагаас л хойш тэгээд дахин давтаж ярихаас дарахгүй. Яг үндэ бол жоохон залхмаар байдаг. Тэгээд 200 гаруй бичлэг хийж байгаа. Одоо тэгэхээр дахиад 200 гаруй бичлэг хийн. Тэгэл юма давтаал авах. Тэгээд давтан ярьдаг ч гэсэн давтан үздэг бас цөөн хэдэн 100 хүмүүстэй баярлалаа. Тэгээ миний бичлэг нэг дунджаар нэг 40-50 үзэлт 60 үзэлт 100 үзэлттэй л байдаг. Тэр бол хангалттай зүйл яагаад гэвэл энэ миний өөрийгөө яриул сургах те ярьж сурах тэр челленжийг маань хажуудлаас нь харж дэмждэг тэр хүмүүстэй баярлалаа. Энэ ноорог бичлэгүүдийг үздэг хүмүүстэй баярлалаа гэж хэлье. Тэгэл яг байнга ярьдгаараа энерги хөлөөдөө яриад явах бах. Ер нь бол бид нар яг нийгэм төчтэй ер нь бол хоосрол гэдэг зүйл энергийн дутагдал гэдэг зүйл маш их автсан байдаг. Одоо тэг ингээ настай хүмүүс яагаад ийм готрон гунин болчтiin бэ? Өглөө болчтiin, сөрөг энергитэй болчтiin те. Автобусны зүгээр явхад ч гэсэн ингээ яагаад цохоод идэв? Тэг ингээ нэг гой байж чадахгүй хүн дэмжиж чадхаа болчтiin гэхээр тэр хүмүүс сөрөг энергитэй хоосролтой автчихна гэсэн үг. Энергийн дутагдалд орсон тэрийг нөхч чадахгүй байгаа гэсэн үг ээ. Тэг энэ зөвхөн одоо настай хүмүүст хөтлөхгүй залуучууд ч их болсон. Манай залуучуудад бол гэр бүл салт их байна, архитект их байна те.
Архитект энэ төр бас яга хоосорлолт орчд юм бэ гэхээр хүн яг тэр таашаалыг хайх нь бол зөв. Гэхдээ таашаалыг яг жинхэнэ утгаар нь олж авч чадах юм бол тэр бол дотны харилцааны хувьд ч тэр энергийн хувьд ч те ингээд зөөр олж чадах юм бол таашаал бол маш гоё зүйл. Хүмүүс ингээд ухаантай зүйлд нэг дуртай биш те. Хүмүүсийн үзэх дуртай бичлэг ямар зүйл гэдэг юм бэ гэхээр хөгжилтэй бичлэгүүд үзэх дуртай. Эсвэл дотны харилцааны бичлэг, гэр бүлийн харилцаа тэгээ тиймэрхүү ховж үзэх сонирхолтой байдаг. Яагаад гэвэл тэр зүйлийг сонсснороо, тэр зүйлийг ингээ харснараа юм тайвширлын мэдрэмж авах гэдэг байхгүй юу? Боцохороо ч юм уу. Тэгэхээр энэ бол яг бас хайж байгаа тайвшрал мөн ч гэсэн яг тийм төгс аз жаргал биш. Тэгэхээр ер нь бол бид нэр тэр хийж байгаа зүйлсүүдээр архитект ч юм уу тэр ингээд дотны харилцаа ч юм харин те ингээд ер нь бол томрол 2 3 бүлгэл юм байгаа штэ. Тамхи ч юм ингээд олон юмнууд хийх явцдаа ер нь бол хайгаад байгаа зүйлээ зүгээр олох хэрэгтэй л гэсэн үг. Тэр зөв мэдрэмжийг л та нарт өгөх гээд байгаа. Тэгээ ер нь бол ингээд арх ухаар харин яг гоё юм бэ гэж өмнө хэлжсэн шүү дээ. Ингээ мансуурах мэдрэмж нь гоё байхгүй юу? Мансуурах, ингээ бадаарах, тэг ингээ би хаана ингээ хамаагүй халууштаад тархитлогоо нь хурдан ажиллаад байгаа юм шиг санагдах тэр мэдрэмжүүд нь гоё. Эсвэл нэг зүрхлээ нэгэд байгаа юм шиг. Гэтэ энэ мэдрэмжүүдийг бид нар заавал тэр гаднаас ингээ тэ олон жил дарсан нэрмэл спирттэй. Нэрмэл юм улаан будаан одоо шингэнээс заавал авахгүйгээр түр өөрөөсөө олох боломжтой байхгүй. Тэр яг тийм тарих гоё тесрэлттэй сэтгэдэг тэр чадварыг бид нар харин хэлжсэн шүү дээ. Бэлгийн энергийг өндөр түвшинд хөгжүүлээд хургаас урчих юм бол тархичийн ингээд салют будаж байгаа юм шиг гоё юм хөнгөн сэтгэдэг болчт юм аа. Тэгээ дээрээс нь гэр бүлийн харилцаа чинь ингээ бүх юм чинь гоё байгаад ивэл та нар сэтгэлээр хунахгүй. Тэгэхээр одоо манай нийгмийн бас асуудал нь юу юм бэ гэхээр таашаал донтцсон. Таашаал энэ гэдэг зүйл төр зургийн аз жаргал гэдэг зүйлийг хайгаад идэг. Гэтэ яг үүндээ бүр гүнээсээ олж авдаг, өөрөөсөө олж авдаг, дахин давтагдчихгүй тэр мэдрэмжүүдийг яг би юуг хайгаад байгаа юм бэ гэдгээ углуургаар нь олохгүй байгаа учраас маа нэг юм хэрүүл тэмцэл хил ам их байгаамаа. Бид нар бол энийг хэрэлдээд бол засахгүй л дээ. Хэрэлдээд засдаг гэсэн бол аль их засарсан байгаа. Тэгээд ер нь яг юу хайгаад байгаа юм бэ? Бид нар яг юун дээр алдаад байгаа юм бэ гэдгийг хуулиар дамжуулан олчих хэрэгтэй байгаамаа. Өвчин зовлонгоос болоод бас их зовлон их шүү дээ. Өвчтэй, зовлонтой тэгээд одоо хүүтэн болж байгаа. Хүүтэн болохоор даарч чаддгүй, халуун болохоор халж чаддгүй. Тэгээд одоо ийм бай, тийм байх гэж гомдлоод идэх хүмүүсээр дүүрсэн байна л гэдэг нь энергийн дутагт их байна л гэсэн үг. Энергийн дутагт их байна гэдэг нь бид нар ер нь бол тийм би манай пэйжийн зүгээс баян хэлдэг штеп. Бэлгийн энергиэрээ дамжуулаа хэд их энерги нэгдүгээр алдаад байна. Хоёрдугаар нь нийгмийн харилцаан дээр бид нар яг эрүүл биш байгаа учраас маш их энерги алдаж байна. Тэгээ энерги алдахгүй байгээ бид нар ууланд очиж суухгүй. Бид нар угаасаа 21-р зуунд амьдарч байна. Монголд амьдрахын тодорхой, гадааддаа ч хаан ч юм амьдрахын тодорхой, нийгмийн харилцаанд орохын тодорхой. Гол нь биднэрт яг юу хэрэгтэй, юу шаардлагатай байна вэ гэхээр ерөөсөө л энэ таашаалуудаас илүүтэй аз жаргалыг олоод авчихаа гэж хэлээд байгаа. Би бол нэг бүгдийг нь олоод те ингээ миний амьдрал нэг дутагдах гачдах зүйлхүү баярлж хөөц ингээл нэг дүүрэн байгаад байгаа байхгүй. Гэхдээ энгийн хүмүүсийг бодвол мэдээж илүү байж тараа гол нь яг та нарт санал болгоод байгаа зүйл нь багшийн зүгээс хүний энэ дотор болдог процесс те бие махбодын бүтэц, энергийн бүтцийг ойлгочоосой, бити ингээд зоосой. Та нар өвдөх юм бол харин хэлж штэ. Мөнгө хөрөнгө, сэтгэл санаа бүх зүйлээрээ төлнөө. Дээрэс нь гэр бүлийн харилцаа тий. Одоо ингээд ер нь бол би яг үнэ л хэлье. Яагаад хүмүүс эрт гэрэлтийн тий ингээд босон болоогүй хүүхэдтэй болчтیں۔ Тэгээ яагаад салдیں۔ Яагаад дараагийн осоо сонгодیں۔ Яагаад хэрүүл хийхээдیں۔ Энэ бүгдээрээ л ерөөсөө энэ дур хүсэлтэй холбоотой байхгүй юу? Хүний ерөөсөө одоо болтол өдөрдөж чаддгүй тэг ингээд зүйл юу юм бэ гэхээр хүн өндөртөө олон зүйлийг өдөрдсөн шүү дээ. Одоо гал тэг энэ цахилгаан, энэ даваа. Одоо ер нь бол технологийн дэвшил бас хацсангүй өндөр түвшинд хүрсэн. Тэгээд маш олон зүйлийг ингээ оюун ухаанаар дамжуулаад ялангуяа сүүлийн үед их өдөрдөж чадж байгаа. Гэхдээ бидний яг яаль чадахгүй байгаа нэг зүйл нөхөр нь дур хүсэл байхгүй. Дур хүсэл гэхдээ тийм муухай зүйл бол биш. Зүгээр бид нар чиглэлүүлж чадахгүй байгаамаа. Зөв чиглүүлж чадахгүй байна.
Тэгээд яахаа мэдэхгүй юм олон залуучууд ингээд арх ууж шоуд чинь сэнгэж ингээд загнаад байхаас илүүтэй та нар зүгээр энэ зүйлийг ингээ ашиглаад ингээ ашиглах юм бол тэ бодол оюун ухаан бие махбод сэтгхүүд чинь ингэж эргээр нөлөөлт юм аа. Дээрээс нь тэр төр зүрийн таашаалд онтож тэгээ гэр бүлээ нураагаад бие махбодоо нураагаад зодон цохон хийгээд ингэж зааварж явахын оронд яг жинхэнэ ингээд тэ таашаал гэдэг зүйлийг бэлгийн энерги гэдэг зүйлийг биш тэ та нараас тэр дур тавилтаас авах гэдэг мэдрэмж чинь ерөөсөө тэр штэ биеэр ингээ бүтэн биеэр тойроод тархин дээрж тархийг эзэмшээ дараа нь уул нь бол энэ хөвлөрөө буугаад хөвдийгээр ингээ бүх биеэр тараад бадаарах тэр мэдрэмжийг орон зай солих тэр мэдрэмжийг хайгаад идэг байхгүй юу? Энийгээ л ерөөсөө зүгээр аваа сурчгаа, удирдаад аваа сурчгаа. Тэгэх юм бол та нар ганц бийч гоё байж чадна. Хостойгооч гоё байж чадна. Ганц бий байлаа гэхэд тэгэл ингээд энэ тэндээс ингээ илүү тутуу тэ эрэгтэй өнгөд нь хүүхэн шууган хайгаа явахгүй, эмэгтэй өнгөд нь залуу хайгаа явахгүйгээд энэ нийлүүлээд байгаа бэлгийн энерги өөртөө шингээгээд авах боломжтой. Ингээ шингээгээд авах юм бол тийм эрүүл мэнд чинь доктортой, сэтгэл санаа чинь доктортой. Ганц бий байхаар утгаар угаасаа хүний сэтгэл санаа докторгүй болчихдээ шүү дээ. Тэгэхээр тэр зовлонгийн чинь яг зүгээр салгаж өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр ганц бий байхаар хэцүү байна гэхээр босон болоогүй хос хайхаар чинь бэлгийн энергиээр дамжуулж хүн чинь өөрөө энерги солилцож байгаа. Тэгээд энергич нэгдүгээр сэвтэн, хоёрдугаар тугаас сэтгэл санаагаа сэвтэн. Ягаад тэгэхээр орон зайгаа энэ бүтээж байгаа орон зайгаа өөрчилдөг зүйл гээд ингэ явж байгаа. Тэгээд дээрэс нь бас өмнө хэлжсэн би та нар ерөөсө бэлгийн энергиэс жигшээгээд ганц бий болох гэдэг юм байхгүй. Харин дотн харилцаа гэдэг зүйлээ илүү нандан, илүү таашаалтай гоё байлгаасай гэдэг зөвлөгөө өгөх гээд байгаа маа. Тэгээд яг энэ зүйл ярихаар би өөрөө босч байгаа хичээд идэг. Ягаад тэгэхээр манай пэйж анханасаа уртнаас ярих зорилттой пэйж. Хоёрдугаар би ярьсан шүү дээ. Ноорог бичлэгүүд намайг яриус сургах зорилготой байхгүй юу? Тэгэнгუთ чинь ингээд би өөрөө уулна найз нөхдийн хүрээнд юм уу энгийн хүрээнд айгу яриа хүн бохгүй юу? Яг ингээ хүн ярьдгүү ингээ цоошин сэдв рүү орохоор яхаар ингээ хэцүү болчиход идэг байхгүй юу? Тэгээд ярьж сурахын тулд ингээд оролдоод идэг. Тэгээ яг бэлгийн энерги гэдэг сэдвийг бүр анх ярихад бүр нүүр улаагаад тэгээ хичээд идэг гэсэн. Аав ээж үгүй бодох бол найзуудыг бодох бол гэдэгс. Одоо тэгээд яг яриад үтсийн дараа ингээ хүмүүс нэг тоодгүй юм билээ. Тэгээ одоо үтсэн энэ сэдвийг ингээд ямар ч болтгоо яг зүгээр хүндэхгүй болохоор босон болоогүй хүндэж байгаа хүмүүс байгаа зөө. Энд тэндгүй эротик өгүүлэлгүүд зөндөө байна. Та нар ингээ фэйсбүүк ороод хар порно бичлэгүүд зөндөө байна. Ил далдуураа ингээд бэлгийн энерги яриад байгаа. Бас хайр сэтгэл ярьдаг гараач гэсэн тойрогоороо ер нь бол энэ бэлгийн энергийн хөдөлгөөний тухай яриад байгаа байхгүй юу? Босон болоогүй нөхдүүд буруу юм сурчснаас болоод өөртөө энэ зүйлээ цаана гараагүйгээсээ болоод тэгээд бидний нийгэм завхарсан юм болж байна. Тэгэхээр одоо яг доктортой гэр бүлүүд, илүү эрүүл хүмүүс, илүү урт настай хүмүүс, илүү араатлаг биш хүмүүсээр нийгмээ дүүрэхийн тулд хүн шиг хүмүүстэй тийм хүмүүсээр дүүрэхийн тулд бид нар амтналаг шин чанараас салаад илүү соён гээгээр хэрэгтэй байхгүй да. Тэгээд тэхийн тулд заавал энэ сэдвийг ярихгүй болохгүй. Яг үгүй чи тамирчин байж магадгүй, чи баян байж магадгүй, ядуу байж магадгүй, чи сул дорооч байж магадгүй те. Чи хэн ч байж болно. Гэхдээ энэ сэдв чам бүгдэнд нь хамаатай. Чи баян байж болно, ядуу байж болно, хөгшинч байж болно. Хөгшмөнд ч гэсэн бэлгийн энерги гэдэг сэдв хамаатай. Ягаад энэ урт наслал төсөмийн 100 настай мөртлөө залуу эрүүл жилээ гэдэг гэхээр тэр хэд ерөөсөө бэлгийн энергийн чадвах нь буураагүй байдаг хгүй 40 50 60 их өссөн ч гэсэн. Тэгэхээр тэр их хүч чадлаа юунд зарцуулдаг юм бэ гэхээр урт амьдрал эрүүл мэнд сэтгэхүй гэдэг энергийн чадваруудад зарцуулт юм аа. Тэгээд дээрэс нь хүний бие махбод угаасаа цэвэршилтэй хүртлээ заяо. Эмэгтэй хүний 45 ч юм уу 50 ч юм уу хүртлээ угаасаа үр өдмөн үлдэх тогтолцоогоо хадгалаад идэг. Махан биеийн төв ихтэй байдаг. Явандаа хүн энерглэг төлөв рүү шилжиж эхэлдэг. Даа чин шилжилт нь бид нар ерөөсөө бэлэн биш байдаг байхгүй юу? Тэр шилжилтийн үе ирэхэд бид нар ингээд тамирчсан хөгшин юм ядуу болцсон байдаг. Одоо тэгээ та нар бичлэг хараа 20 хүрээхээс 25 хүрчлээ 30 хүрлээ хөгшрлөө гэдэг. Ингээд суугаа бусад толгой ирж чинь гэдэг. Яг ингээд энэ хэрэг энергийн алдагдал ихтэй байгаатай холбоотой юм аа. Тийм болохоор манай пэйжийн зүгээс бол дотны харилцааг бол зөвлөдөг, бэлгийн энергийг бол зөвлөдөг. Гол нь ёс зүйгүй харилцаануудыг тий ёс зүйгүй юм харилцаа, ёс зүйгийн одоо ингээд зах байрлалыг бол ерөөсөө дэмждэг. Иймэрхүү үйл юм байгаа та. За энэ норог бичлэг 203 маань нэлээ урт болчлоо. Тэгээд дараагийн 204 дахь бичлэгээ энэ таслаагараас нь хий да.